Үндэсний их баяр наадмаар мэргэжлийн хяналтын 400 гаруй улсын байцаагч хүнсний аюулгүй байдалд хяналт тавин ажиллах юм байна. За тэд төв цэнгэлдэх хүрээлэн мөн Хүй долоон худагт явуулын лаборатори ажиллуулах талаараа мэдээлэл хийлээ. Явуулын лабораториос ажиллана. Хоёр лаборатори Хүй долоон худаг за төв стадион дээр ингэж ажиллана. За энэ өндөр бол яаралтай хийгдэх энэ хүнсний бүтээгдэхүүнээс дээж аваад шинжилгээ хийгдэхийн зорилготой. Ил задгаа зөвшөөрлөө худалдаа 8 эрхэлж байгаа иргэдэд ямар хариуцлага тооцох вэ? Ийм тохиолдол бас их гараад идэг шүү дээ. За ер нь бол энэ баяр наадмын үйл ажиллагаатай холбоотой хүнсний бүтээгдэхүүн худалдаалахыг бол одоо аймаг нийслэлийн засаг дарган дээр идэх үйлдвэр үйлчлэгээний хэлцээс бол зөвшөөрөл авсан энэ аж ахуйн нэгжүүд бол хэрэгжүүлэх ёстой байгаа. За энэ дээр болохоор ямар нэгэн байдлаар зөвшөөрлөг үйл ажиллагаа явуулж байгаа ийм яах юм бол зөрчлийн тухай зөрчил шалганы шийдвэрлэх тухай хууль төрийн хэм шалгалтын хуулийн дагуу арга хэмжээ авч тооцноо.